яг маргааш нь дуудлагуудаа хийх гэсэн малчид бол маш одоо хоршоо change зөндөө ирсэн байсан. Энэ 10 гаруй тонн доллар ирсэн баха. Тэгээ нөгөөдөл чинь бас буруу мэдээлэл авсан байсан. Бирж бол хөдөлж авдаг юм байна. Доллар үнээр 100% хүрнэ гэсэн маягаар тиймээс ч өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр өндөр хүлээлттэй болчихгоо. Тэгээд бид нар яг дуудлагуудаа хийх гэсэн чинь 90-с доош өгөхгүй гэсэн асуулт байна. Энэ чинь одоо ийм болцсон байна. Гэхдээ үзье юу болох нь. Тэгсэн яг дуудлагуудаа хийхэд эхлэж байгаа 78-аар аваад эхэлсэн. Тэгсэн 80-аар аваад нэг хүн дугаарлал зогсоор change болгоцсон юм шүү дээ. Яагаад ийм асуудал гарч ирнэ гэсэн чинь гятад байгаа энд байгаа гятны нэг худалдаа шүү дээ. Change-үүд зориуд бол үнэ доошлсон байна. Ирдэр байсан юм 77 молоод гарсан. Ноолуурын дуудлагын сархал манай үндэсний үйлдвэрлэлээс зарим нь ажиллаж байна, зарим нь оролцохгүй. Бид нар оролцдог бол энэ ч бас тэр үн хойш боттой төвчд нөлөөлөх байхгүй. За өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн бирж одоохондоо зөвхөн зуршлагчийн үр гүйцэтгэж байгаа учраас очсон газар болгондоо төдийлөн амжилттай ажиллаж чадахгүй байгаа гэсэн үг. Харин цаашид ноолуурын үн хэрхэн ч мөн тодорхойгүй байна. За учир нь манай улс нийт ноолуурынхаа 90%-ийг зөвхөн самнсан болоод хятад руу гаргаж байгаа юм. Тиймээс ноолуурын үн цаашид өсөх буурах нь хятадын ченжүүдээс хамааралтай гэсэн үг юм а. За харин хөдөө аж ахуйн бирж энэ үнийг тогтвортой байлгах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар эх оноос одоо тийм өөрчлөсөн форвард гэрээ хий. Тодорхой хэсэг нь одоо зээл банкудын нэлийн ярьсан юм бол хэмжилж байгаа амжсангүй бас урьдчилгаа өгье. Тэгээд энэ үн тогтооход нэлээд оройтой оролцдог болъё гэдэг асуудлыг төлөвлөж байгаа. Энэ ганцхан ноолор бид нар одоо бол нэг ноос ноолор хэдхэн төрлийн арилж байгаа шүү дээ. Хэмжлэлийн хувьд бол амьд умлын арилжаал туршилт хий. Нөгөө ургамлын одоо тусны ургамл нөгөө аравс арилжаалын арьс нэхийг аваас туршилтаар арилжааж эхлэе. За нэмэлт мэдээлэл хүрэхэд манай улс жилд 8,000 тонн ноолуур үйлдвэрлэдэг бөгөөд 10% нь дотоодын үйлдвэрүүд ашигладаг байна. Үлдсэн 7,000 тонн нь Хятад, Италийн зах зээл рүү ямар ч нэмэн үртэг шингэхгүйгээр